байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд бас нэлээдгүй олон зүйлүүдийг бас шийдвэрлэхэд, хяналтаа тогтооход, судлахад бас нөлөө үзүүлдэг гэдэгтээ бол мархахгүй. Гэхдээ бид бас энэ төсөл хөтөлбөрүүд дээр бас хяналттай, гүйцэтгэлд нь хяналттай байх ёстой гэж ингэж бас бодогдож байна. Яг тэгвэл өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн тоо, дүн сонсоход бол бас нэлээдгүй л их хөрөнгө оруулалтууд энэ төсөл хөтөлбөрөөр дамжиж орд юм байна гэж ингэж бас харагдаж байна. Тэгээ эхний асуулт бол ер нь нөгөө бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг шиг төсөл хөтөлбөр хэрэгжил байвал сайн байна гэдэг агуулгаар биш. Энэ боломжийг бид яаж авч үлдэж гэнэ вэ гэдэг дээрээ илүү анхаарлаа төвлөрүүлэх нь хэрэгтэй байх. Тийм учраас сая бас Лувсан Жамсагч хүн хэлж байна. Энэ төсөл хөтөлбөрүүдийн үр дүн яаж гарсан юм бэ гэдэг дээр зөвхөн танилцуулга хэрэгжүүлэх одоо нэгж энийг яриад хасаа илүүтэйгээр үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг би бас байнгын хороонд энэ 28 төсөл дээр бас гаргаад өгөөсэй гэж ингэж бас бодож байгаа. Тэгээ араас ирүүлэх гэдэг энэ юм бол яг энэ хариуцсан албан тушаалтнуудын зүгээр л нэг ам дагуулаад хийж байгаа ам их штий. Ер нь бол араас явуулъя гэж авдагч хүн байдаг ч юм уу үгүй ч юм уу. Тийм учраас би тэр байгаль орчны яамны холбогдох албан тушаалтнуудад бас энийг хэлж байгаа юм аа.